Бороо зутгаж байлаа. Зуны үлрэл атал цаанаа л нэг жин дүүхэн бөгөөд гудамжаар холхих хүмүүс цөм дүнсэж ууртай царайлан хаа нэг тийшээ яарна. Хаа сайгүй замын түгжрээ уурлаж хашгицсан жолооч нарын дуу бүр дээд цэгтээ хурж бие рүүгээ чанга зандарна. Зэвхий тэнгэрээс зутгах их усан туслууд хизээч дуусч дундрахгүй нүгэлтэй зутгасаар л. Уг нь бороо ороход хүмүүс баярлдаг байтал энэ удаа шал эсэргээрээ бүгд л айдас түгшүр ямар нэг бүх юмдалд автжээ. Худалдаа ажилдрын танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис кино театрын хойно байрлах гэрийнхэн зүг явж байгаа Сэлэнгээгийн нүдэнд залуухан их тав орчим насны болов уу гэмээр жаахан хүүхдээ ямар ч хайр инэрлгүй зодож бахирхуулах нь харагдлаа. Ийм залуу бас давгүй царайлагын туранхай бүсгүйд өрөвдөх сэтгэл гэх юм ёр алгаа. Энэ хүйтэн борооноор нимгэн хувцалсан жаахан хүү ээжээ химэн аврал эрен сарвалцаж газар хэвдэх авч өнөөх бүсгүй хүүг үг дуугүй дэвслэн өшгөчих нь Сэлэнгээд аргагүй аимшигтай санагдаж байлаа. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар өнгөрөх хүмүүс хүүгээ зодож байгаа их бидэнд ямар ч хамаагүй гэж үтсэн үү? Эсвэл бүр анзаарсан ч үгүй юу? Ямар тайч огтхонч эмзэглсэнгүй, бүр тоожч харсангүй. Өнөөдөр чинь энэ хүмүүсээр нь юу болчихоо вэ? Сэлэнгээ өөрийн ирэхгүй аманда ийм дуу алдаж энэ асуултанд нь хэнийгэн хариулчих юм биш угаа гэсэн шиг орчин тойрноо горилгийн нүдээр харан бүлтгэнэж алхааныхаа хурдыг улам түргсгэлээ. Ийхүү Сэлэнгээ цаашаа алхсаар орон сууцнуудын дунд ороод ирлээ. Тэрээр нэгэн угсармал 9 давхар байшингийн булан тойрох агшинд 26 орчим насны болов гэмээр өөрийнхөө үеийн нэг бүсгүйтэй мөрөөрөө мөргөлдчихв. Гэтэл тэр үл таних бүсгүй Сэлэнгээг амаач нээж амжаагүй хахад хараалын үгээр булж гархан тэр. Нүд нь ширгэж сохоосон үрчгэр амтан минь. Наад хоёр сэхрээ сайн нэгээд замаа хараач. Ингэж тодхон хэлээд цаашаа аманда элдвийг бувтнан явж одлоо. Үнэндээ түүний юу гэж үргэлжлүүлэн хараахыг ч Сэлэнгээ сонсохыг хүссэнгүй. Амьдралдаа анх удаа л хүнд ингэтлээ доромжлуулсан шиг санагдаж байсан ч энэ дайралтын эсрэг өөрийгөө хамгаалсан ганц ч үг хэлсэнгүй, эргэж ч харалгүй, хумгүй гүйчихлээ. Амьдралдаа анх удаа л хүнд ингэтлээ доромжлуулсан шиг санагдаж байсан ч энэ дайралтын эсрэг өөрийгөө хамгаалсан ганц ч үг хэлсэнгүй, эргэж ч харалгүй, хумгүй гүйчихлээ. Бороо улам хүчтэй ширвссээр энэ нь хүмүүсийн уур бухимдлыг бүржих нэмэгдүүлж байгаа гэлтэй хаа сайгүй л хялалцаж зэхэлдсэн хүмүүс хараалын үгс шидлэн холхолтно. Энэ хүмүүсийн дунд ядаж шүхэр байран тайван алхах хүн чалга. Хувцсан нэвт норж бүр тогтохын аргагүй болсон мэт харагдах авч хөмсгөө цангидан яравлцсан алхаатал. Тайван явах ямар ч арга алгаа. Энэ муу ёр шингэсэн гэлтэй усан бороо ямар нэгэн муу зүйл зөгнөөд амьдралыг нь оронгоор нь эргүүлж там болгон хуурах гэж байгаа юм шиг л Сэлэнгээд санагдхан тэр. Энэ бодолтой зэрэгцэн ар нуруугаар нь аалз гүг шиг болж өөрийн ирэхгүй дотор нь арцгийв. Сэлэнгээ энэ мөчөд өөрийн амьдардаг танил дотнуулсан орон сууцаа харахыг тэсгэлгүй хүсэх авч гэрте хүрэх хараахан болоогүй байлаа. Хурдхан гэрте харж энэ замбрааг үзэвүүн муу ёр зөгнсөн орчноос ангижирч зурагтаа үзгсэн гэдэг бодол түүнийг бүр хурдан алхахад магадгүй бүр гүүхэд хүргэхээжээ. Дахин нэг байшингийн булан тойрон ирэглээ. Гэтэл Сэлэнгээгийн нүдэнд ирэхгүй нэг зүйл өртсөн нь гартаа ганцхан ширхэг улаан сарна атгахчихсан гүн цэнхэр өнгийн костюмтай залуу байлаа. Залуугийн царай цонхихор зэвхий бөгөөд цэнхэр костюмтэй зогсох түүний гарт нь байгаа улаан сарнаа нэг л зогцохгүй харагдана. Энэ нь үл таних залуугийн Сэлэнгээгийн нүдэнд ялгарч өртсөн хамгийн гол шалтгаан нь бүх хүмүүс уурлаж дүнсэлсэн байхад ганцаархнаа инээмсэглэж байсан явдал. Гэхдээ энэ цонхор залуугийн хүүтэн инээмсэглэл Сэлэнгээд огтхонд сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй.
Уг нь энэ олон уурлаж бухимдсан хүмүүсийн дундаас ядаж ганц ч гэсэн инээмсэглсэн царай олж харсандаа баярлаж байх ёстой атал тэгсэнгүй. Ердөөл сэтгэлд нь нэгэнд хуралдаад байгаа өөрт нь үл ойлгохдох айцыг нь харин ч бүр хөглөөд ирэх шиг. Яагаад энэ залуу инээмсэглэж байгаа хэрнээ ийм муухай таагүй сэтгэгдэл төрүүлнэ вэ? Сэлэнгэ өөрөөсөө ийн асуугаад үргэлжлүүлэн өөртөөгөө бодлороо ярилцлаа. Уг нь өчигдөр уржигдөр за ер нь тэрний урдах бүхэл өдрүүдэд өөрөөр хэлэх юм бол хэвийн өдрүүдэд тайван инээмсэглэн алхаж байгаа хүмүүсийн дунд уурлаж бухимдсан хүн таагүй сэтгэгдэл цаашлаад айдас төрүүлдэг бол энэ удаад яг эсэргээрээ үйлчилж байгаа нь энэ үү? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд ууралсан царай гаргахгүй бол бусдыг айлгчдаг байх нь. Үгүй эн чинь тэгэхээр юу гэсэн үг вэ? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд ууртай царай гаргаж инээмсэглсэн хүмүүсийн дунд бол инээгээд вэ гэсэн үг үү? Тэгвэл ердөөл бусадтай ижилхэн биш байгаа тэр байдал айц төрүүлдэг байх нь. Яг л амьд хүн үхснээсээ айдаг шиг. Үхсэн нь амьдасаа ялгаатай учраас амьд хүмүүс түүнээс айж сэжиглэж цэрвдэг. Бүр тэгээд үхсэн нэгийг босоод ирэхүй гэсэн шиг авсанд хийж таглаад газар дор булж дээрээс нь цементэлдэг. Тэгвэл яг үүнтэй адилаар үхсэн нь амьдасаа айдаг. За биш юм аа. Үхсэн хүн гэдэг бол айх, баярлах мэдрэмжээ алдсан юу ч мэдрэхгүй болсон тийм л нэг цогцос шүү дээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Үхэхстийн эсвэл цаашлаад сүнслүүдийн ертөнц байдаг ч юм билүү? Тэгээд л магадгүй хин нэгэн амьд хүн ямар нэг байдлаар тэр газарт нь очих юм бол үхэхстэд эсвэл сүнснүүдэд айдас төрүүлэх нь дамжиггүй. Сэлэнгэ ингэж бодсноо чихүүцэж орхилоо. Юунч тийм юм боддог юмтэй гэж өөртөө дуулдах төдий шивнэн алхааныхаа хурдыг жаахан сааруулав. Сэлэнгэ ингэж бодол олон алхаж байхдаа өнөөх цэцэг барьсан цэнхэр костюмтай этгээдээс нүднийхэн харцыг огтхон салгаж чадахгүй байсан билээ. Учир нь тэр залуу руу ойртох тусам царайн тодрон харагдаж тэр нь ирэхгүй сонирхол татахуйц байсан ажээ. Залуугийн том алаг нүдний нэг нь долир байх бөгөөд энэ нь мүлчхөр цонхогор царай спорт маягийн тачирхан үсэнд ердөөч зохицохгүй харагдана. Яг л хаа хамаагүй хүмүүсийн нүд шүд үсчих царай дүрхийн цуглуулад нэг хүн болгоод эвлүүлчихсэн юм шиг. Товчхон давал тэр залуу яг л эвлүүлдэг тоглоом гэлтэй. Тэр тоглоомыг хэн нэгэн итгэхэд маш сайн эвлүүлчихсэн юм шиг. Тэр үл таних залуу сэлэнгээ рүү ширтэн хараад инээгээд угаа юм шиг атлаа. Үнэн хэрэг дээрээ сэлэнгээ дээр тэр залуугийн харц тогтохгүй байлаа. Магадгүй сэлэнгээгийн биед байгаа тэр нь өөрт нь харагдахгүй байгаа тийм зүйлийг энэ цэнхэр костюмтай залуу олж харчихад инээгээд байх шиг. Сэлэнгээгийн алхаа бүр удааширч зүрхнийх нь цохилт мэдгэдэгхүйцээр түргсээд иржээ. Энэ залуу руу ингээд л дөхөөд байх нь зөв үү буруу юу? Эсвэл бүр тойроод гүйчих үү? Гүй ядаж ухад энэ залуу яг гэр хүрэх цамд нь тааралддаг хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр суучихсан инээж угаагч хэлэх үү? Бас тэр гартаа барьсан ганц ширхэг нүцгэн сарнаа энэ эцэс төгсгөлгүй цутгах бороонд цохигдож шалчижсэн шинж юрдөөч алга. Ер нь л энэ залуугийн бүх эдэс нь нэг л ойлгомжгүй. Ганцхан үгээр хэлбэл нэг л авцалдахгүй байлаа. Сэлэнгэ гайхаж эргэлдсэн бас айсан бодолтой автан айжмаар алхасаар нэг л мэдхнээ өнөө залуу руу нилээн дөхөөд иржээ. Гэтэл өнөөх цэнхэр костюмтай долир залуу сууж байсан сандлаасаа үндийн инээмсэглсээр сэлэнгэ рүү ойртлоо. Ингэнэг санаагүй сэлэнгэ давхин зочсноо айцтайгаа тэмцэж хэвийн байдлаа хадгалахыг хичээж эхэллээ. Орчин тойронд нь уур уцаартай л болохоос биш өч төчнөө хүмүүс явж явахад энэ долир залуу яавал гэж хэмээн өөртөө хэлж тайвширхыг хичээнэ.
Гэхдээ энэ залуугийн нэг л юм аргагүй игдүүцэн зэвүүн санагдаад байгаа нь цонхохор нүүрэндээ тодруулаад байгаа хүүтэн инээмсэглэл нь байлаа. Инээмсэглэлч гэжтэй. Инээмсэглэл гэдэг бол хүмүүст хөгжилтэй, аз жаргалтай байгааг илэрхийлдэг илэрхийлэл болохоос биш, айдас төрүүлдэг мушилт биш шүү дээ. Гэхдээ бас энэ залуу зүгээр л нэг мушилсан гэж хэлэхэд бас болохгүй. Гү ядаж байхад энэ орчин тойрон тэр аяараа гунигт автах мэт дүнсийн сааралтаж муу ёр зөнсөн гэлтэй зуны хүүтэн бороо эц төгсгөлгүй зутхан гудамжинд явх хүмүүс ууртаа яргарт царайгаар нүрээ чимгэлсэн байгаа нь Сэлэнгийн сэтгэлийг хямраах хангалттай шалтгаан болж байлаа. Инээмсэглсэн долир залуу Сэлэнгийн өмнө тулж ирээд өнөөх гартаа барьж байсан улаан сарнагаа түүнд сарвав. Гайхшруулж бас чихүү цүлмээр энэ үйлдэл нэг л муу ёр зөгнөх шиг л Сэлэнгээд санагдана. Сэлэнгээ цэцгийг авахыг тэгтлэх яарсангүй. Харин өнөө хэрн инээсээр байгаа цэнхэр костюмтай долир залуу руу асуусан харцаар ширтэв. Бороо улам хүчтэй асгарсаар залуу юу ч хэлсэнгүй зүгээр л цэцгээ түүн рүү сарвасаар зогсно. Сэлэнгээ ямар нэг зүйл асуух гэснээ болж энэ залуугаас хурдхан салж гэртээ харихын түүс болжээ. Тэгээд шууд л цэцгийг аваад гүйж хотлоо. Эргэж ч харсангүй хурдхан гэртээ ороод энэ толгоо өвтгсөн дүнсгэр орчноос салгасан гэхээс байж ядна. Сэлэнгийн санаанаас саяын залуу гарсангүй. Ялангуяа тэр долирнууд хүүтэн инээмсэглэл бас тэр өмсчихсэн гүн цэнхэр өнгийн костюмыг нь өөр хинч хизээ нэгэн цагт өмсөж байсан нь Сэлэнгийн санаанд буухгүй байлаа. Ингэж бодмогцоо Сэлэнгийн царай гинэт бараагаад зог тусхан тэрэ. Тийм ээ. Тэр залуугийн өмссөн тэр гүн цэнхэр өнгийн костюм нь огтхонч нороогүй байсан. Үүнийг нь тухайн үедээ ажиглаж байсан ч яагаад гайхаагүй өнгөрчихсөн болоо. Сэлэнгээ өөрийн ирэхгүй эргэн харлаа.